Хоёр нүүр төмсөө. Та бүхэн амарлын өдөр өхөр өлжгөн буянаас нь тавиад хашаанаас нь гаргаад бослдог биш үү? Харин өнөөдөр бол Авраамын хайжс байж Садаанд 18 жилийн турш хөлөгдөж байсан амарлын өдрөө хулууснаас нь талх нь жийтэй биш үү? Есүсийн нэрээр түүний дэснүүд бүгд бичсэн байна. Есүсийн хийж байгаа зүйл эзний алдар шигхэн төлөө байсанд бүгд баярлаж байгаа. Есүсийн өвчин мэдгэж чөтгөрөх байсан учир дэлгэрхий дагалсан. Есүсийн амарлын өдрийг зөрчсөн гэж ялцгаж эхлэв. Бодлого хуурмаг үнэн нэсэнд эхлэгдэх үеэс хүмүүс мөнхөний тэнцвэрд очиж харцлагаанд ордог юм. Эзэн өрөнд хүнд өмчхөргүй, өвчнөний хүнд хэрэгтэй. И зүсний бас харин нүгэлтний доод харагдсан юм. Мөнч Авраамын өрсөн аавын төлөө юм гэв. Өнөөдөр бид хүмүүсийн завж гадаадаа хилчиж байхыг хараад өөрөө амар чимэр амьдарч байгаадаа тайлбардаг. Шадарсаа Петр гомсчгаа хүн бүхэн яг Христосийн нэрээр авшиг хөтөд гомногдон өрчдөөнарэ. Тэгвэл та нар ариун сүнсээр мэдэх болно гэв. Шадарсаа Йохан Тэнгэрийн залуучууд захирч нь Тэнгэрийн дотор байдаг бөгөөд Тэнгэрийн түүний дотор байдаг. Эзэн бидний дотор байгааг түүний сойрхсон ариун сүнсээр бид мэддэг гэв. Есүс хэлсэн. Өнөөдөр бол Авраамын хайжс байж Садаанд 18 жилийн турш хөлөгдөж байсан амарлын өдрөө хулууснаас нь талх нь жийтэй биш үү? Жон намын 10 дугаар бүлгийн 9-р эшлэл бидэнд хэрвээ та Есүс бол эзэн гэж амандаа зөвшөөрөн